одоо нэг яг ийм асуудал үүсдэг байхгүй юу? Яг хүүхэд нь ингээд өөр одоо гэр бүлд ингээд айлд очиод ч юм уу те нэг газар ингээд амьтаа харчдаг. За мууч ч юм уу нохоо ч юм уу тийм ээ. Ингээл авангуу за аав ээжтэй за би нохоо авъя гэд ингээд ийдэг. За тэнгүүд зарим мэдээж эцэг их нь хүүхдийнхээ хүслийг ингээд зөвшөөрөөд ингээд аваад өгчдөг. Яг эцсийн дараа нь хэн түүнийг асуудгүй гэхэд эцэг их нь асуудаг. Шийдвэр гаргаад ярилцж штэ тийм хоорондоо. Тэгэхээр амьтан тийжэн гэдэг чинь хамгийн нөгөө хариуцлагатай зүйл. Яг амьтан яг хүүхдтэй ялгаа байхгүй. Тэгэхээр танаа яг гэр бүл чинь нөгөө хоорондоо ярилцж штэ тийм ээ. Яг амьтан авах уу үгүй юу гэдэг. Яг бусад одоо амьтан авч байгаа гэр бүлүүд маань ингэж ярилцах нь бол хамгийн чухал. Тэгэхээр эн чинь нөгөө нэг өнөөдөр маргааш юм зүйл биш. 10 хэдэн жилийн зүйл ярилцж байгаа учраас тэр хугацаанд бид нар энэ амьтантай яаж байх вэ гэдгээ тооцоолж байж нөгөөтэйгүр одоо олон төрлийн амьтан байгаа шүү дээ тийм ээ. Олон үйлдвэрийн нохоо байгаа тийм ээ. Тэндээс яг манай гэр бүлд аль үйлдвэрийн нохоо хэв маягт маань таарах вэ гэдгээ амьдрах орчин нь бас ямархуу байх вэ гэдгээ тооцоолоод яг авах нь хамгийн чухал зүйл аа гэдгийг бас та бүхэнд бас хэлье. Тэгээд амьтан авж байгаа болон тэжээгч байгаа хүмүүс бол энэ дээр маш сайн ярилцах хэрэгтэй. Тэндээс тэгээгүйгээс шалтгаалаад одоо бас гудамжинд хаягдж байгаа амьтад одоо үлийн цаг болж байна тийм ээ. Маш их даасж байгаа тийм ээ. Хөлдөж үхэж байгаа бас бүлгэнүүд бас байна тийм ээ. Тэндээс үрчлэн сэргийлэх хамгийн бас чухал зүйл болох юм аа гэдгийг бас хэлье. Тэгээд амьтан чинь өөрөө хайрлуулах хэрэгтэй байхгүй. Ганцхан нөгөө тухайн хүний хэрэгцээг хангахаас гадна хайр халамж, арчилгаа гэдэг юмыг мэдрэх хэрэгтэй. Тэгэхээр яг тэрийг хангаж биднээс чадах байлгүй гэдгээ гэр бүл болгон бодолцох хэрэгтэй. Тэгээд үнэхээр шийдвэр гаргаад амьтан тийжээвэл бол хамгийн зөв зүйл. Хүүхдүүд маань хүртэл багасаа амьтан тийжээгээд ингээд сусчих юм бол яваанда тийм ээ. Одоо том болохоороо тийм ээ. Амьтныг хайрлах тийм бол сэтгэхүйтэй болж өсдөг. Тэр бол бас манай яг хотын орчинд байгаа хүмүүст бол хамгийн бас чухал зүйлүүдийн нэг л дээ.